167 дөлгөөнтэй уулзжээ. За, бэлтгэлээ сайн базаасан уу? Миний хувьд болохоор 2 дугаар шатанд амар хариуцлагагүй хандсан. Нөгөө сургуульд урлагийн үзлээ зохиогсон байхгүй юу? Тэгээд яг нөгөө тэрнээс шалтгаалan амар хожуу бэлтгэлээд яг уржигдар дууныхаа үгийг чийжилсэн. Амар эргэлзээтэй. Тэгээд айгүй нилээд хариуцлагагүй хандсан энэ шатанда. Тэгвэл урлагийн үзлэгт орсон гэж байна. Урлагийн үзлэгтээ хэрэг амжилттай орсон бай. Ямар үүрэгтэйгээр оролцсон бай? Урлагийн үзлэгтээ болохоор манай ангийн хувьд 1-р харинд орсон. Оролцсон нөгөө бүх номинацаараа 1-р харинд орсон. Тэгээ миний хувьд болохоор бүжиг болон дуунд оролцсон. За. Дуугаараа тэгвэл бас амжилттай оролцсон байх шүү дээ, тий? Киноны жүжигийн дууд болох бай. Эсний нүүдэл киноны дууд болсон. Өөртөө ихтэй гоё дуулаарай. Чангач дуу сонгосон юм. Сайханч дуу сонгосон юм. Амжилт хүсье. Чамд бол сурах зүйл маш их байна, тий? Дуулах чиний хүсэл мөрөөдлөө одоо юу гэж бодод юм чи? Хамгийн том хүсэл мөрөөдөл. Хамгийн том хүсэл мөрөөдөл. Тиймээ тийм чиний тийм хайр татам, тийм сэтгэлийн тийм нандин чанар чинь бол ойлгогдож мэдрэгдэж байна. За энэ удаад хан асуултын тэмдэгтэй анхааруулгатай тэнцвүүлээ. Чимбахтаа санал нэг юм. Чиний хоолойны өмд тембр их сайхан юм биендээ байхгүй гоё туслаг. Тэгээд ийм сайхан доогон нүүж их гоё гарсан. Тийм сайхан тембртэй байна. Тэгээд чи бас их сайхан илгэх ер нь бол ямар ч дуу дуулчихаар юм байна. Чамд нэг их жоохон тийм баригдмал юм садаа болоод байна. Миний хувьд бол арай энэ 2 дугаар шатанд бол шаардлага хангахгүй байна гэж үзэж байна тийм. За тийм учраас хичээгээрээ дээ. Эхлээд гарахтаа болохоор амар сандарсан. Тэгээд яг сүүл рүүгээ болохоор сандрахаа болсон байсан чинь хит нөгөө дуу руугаа ороод тэгээд үгээ мартчихсан.
өөртөө ихтэй гоё дуулаарай. Чангач дуусан гэсэн юм. Сайхан ч дуусан гэсэн юм. Амжилт хүсье. Чамд бол сурах зүйл маш их байна тий. Дуулар чиний хүсэл мөрөөдлөө одоо юу гэж бодод юм чи? Хамгийн том хүсэл мөрөөдөл. Хамгийн том хүсэл мөрөөдөл. Тиймээ тийм чиний тийм хайр татам тийм сэтгэлийн тийм нандин чанар чинь бол ойлгогдож мэдрэгдэж байна. За энэ удаад хахан асуултын тэмдэгтээ анхааруулгатай тэнцүүлээ. Чин багтаа санал нэг. Чиний хоолойны өмд тембр их сайхан. 167 дөлгөөнтэй уулзаж байна. За, бэлтгэлээ сайн базаасан уу? Миний хувьд болохоор 2 дугаар шатанд амар хариуцлагагүй хандсан. Нөгөө сургуульд нөгөө урлагийн үзлээ зохиогсон байхгүй юу? Тэгээд яг нөгөө тэрнээс шалтгаалan амар хожуу бэлтгэлээд яг уржигдар дууныхаа үгийг чийжилсэн. Амар эргэлзээ те. Тэгээд айгүй нилээд хариуцлагагүй хандсан энэ шатанда. За тэгвэл урлагийн үзлэгт орсон гэж байна. Урлагийн үзлэгтээ хэр амжилттай орсон бэ? Ямар үүрэгтэйгээр оролцсон бэ? Урлагийн үзлэгтээ болохоор манай ангийн хувьд 1-р харинд орсон. Оролцсон нөгөө бүх номинацаараа 1-р харинд орсон. Тэгээ миний хувьд болохоор бүжиг болон дуунд оролцсон. За. Дуугаараа тэгвэл бас амжилттай оролцсон байх шүү дээ, тий? Киноны жүжигийн дууд бол